77 тэрбум төгрөгөөр 2000 цахилгаан автомашин авч такси үйлчилгээнд явуулахыг нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлаар дэмжижээ. Зөвшөөрлөлийн хуулийн өөрчлөлтөөр 30 гаруй төрлийн үйлчилгээ эрхлэхдээ мэдэгдэл хүргүүлээд үйл ажиллагаагаа эрхлэх боломж бүрдэнэ. Мяц тэргүүтээ 3 төрлийн өмчөд хуцаад компани 10%-ийг худалдаалж 2.2 их найз төгрөгийг төсөв төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ажилтгууллын тэтгэмж авагч батлагдсан төсвөөс давж санхүүжилтгүй болсон тул 11-р сараас хойш хүсэлт өгсөн иргэдэд эх оноос олгож эхлэхээр болжээ. Ариун төргийн үзэгчтэй цаг 7:10 Тэнгэр-телевиз 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Арчилсан намын бүлгийн зүгээс дэд сайдын асуудлыг буцаахгүй бол засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. За сөрөг хүчний энэ байр суурь ерөнхий сайдад төдийлөн нөлөөлөхгүй нь бололтой. Учир нь ерөнхий сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуульд заасан дэд сайдын орон тоог эргүүлэн оруулж ирсэн хэмээн асуудлыг няцаалаа. Харин арчилсан намынхан засгийн газар өөрсдийн бүтэц орон тоогоо томруулахдаа тулангууд хуулиа биелүүлж байна гэж шүүмжилсэн юм а. Та тоо худлаа ярихгүй гэж ярьдаг. 16 дэд сайд томилсон хизээ ямар үр дүн гаргах вэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт нь монголчууд 7 хэмжиж нэг огтл гэдгээ. Та алдаатай шийдвэр гаргаж болохгүй хамгийн хариуцлагатай албан тушаалтаа. Дэд сайд нараа сайн судалсан уу? Одоо энэ 16 дэд сайд чинь хөрөнгө орлогын мэдүүлэгтэй бол маш сайн танилцсан. Иргэдээс ирүүлж байгаа санал хүсэлтэн дотор бол 3 дэд сайдын боловсролын сангийн зээлээр авсан 7-оос 10 жил болж байгаа төлөгдөөгүй зээлийн өрөөлдөгдөл байна. Улсын хурлын энэ мэтгэлцээний цаг бол парламентын мэтгэлцээний цаг гэж бид ойлгож байгаа. Тэгвэл урьдчилж асуулт асуухан дүүрч одоо ерөөс ингээд бүх талын асуултууд асуудаг бас UB комитетийн дайралцаан шиг байж болохгүй гэж бодож байна. Дайралцаан ч гэсэн логиктой байх хэрэгтэй. Гэхдээ энэ дэд сайд нарын асуудлуудыг хяндаг шалгадаг газар тусдаа хариуцлага тооцоолоо явах нь ч гэсэн хууль номынхаа дагуу шийдэгдэнэ. Дэд сайд буюу хяналтын механизм байхгүйгаас яамдад бас хууль зөрчигдөх нөхцөл байдлууд үүсэж байна гэсэн дүгэл гарсан байна. Тэгэхээр би хууль биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хууль заасны дагуу ерөнхий сайд хууль биелүүлэх ажлыг хариуцах хэрэгтэй. Хууль нь дэд сайд байна гэж заасан байна. Би хууль биелүүлэх хэрэгтэй. Биелүүлэх ёстой маш олон зүйлүүд байгаа. Хариуцлага хүлээдэг байсан бол маш олон сайд нар өнөөдөр сайдын ажлаа хийхгүй байх ёстой байсан. Тэгээд дэд сайд томилох болохоор л хуулиа бид нар барьж ийн гэд яриад байгаа чи ерөөсөө шалтгаан юм шиг санагдчихэж байна ерхий сайд. Та дэд сайд гэдэг зүйлээ анханаас оруулж ирэх ёсгүйч байсан. Одоо ч гэсэн татаад авах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. 10 жил гарan ердөөсөө улс төрчлөлтөөс болж үн тарифыг өөрчлөхгүй явж байгаад гинт 10-20 дахин нэмээд явчихдаг. Улс оронд энэ иргэд аж ахуй нэгжүүд төлөвлөх боломжгүйгээр гинт өндөр дүнгээр энэ үнийн нэмэгдлүүдийг хийдэг. Өмнөх онд би бас хэлжсэн. Чойжл сүрэн сайдд хэлжсэн. Эрчим хүчний либералчилж гэсэн тэр. Та бүхний хандлага чинь буруу гай. Ард иргэдэд өөрүүлэх ачааллаас нэхлэх гэдэг. Та нар захилгаан дулааны үнийг нэмээ гэж шаардаад байгаа. А гэтэл тэр чинь анхан шатнаас нэхлээ заяа. Үгүй чөлөөл гэдэг чинь нэмэлт гэсэн үг шүү дээ. Чөлөөл гэдэг чинь. За чөлөөл гэдэг чинь нэм гэсэн үг. Төр өмчөө хувьчлахаа зарлаж 10 гаруй компани нэрсийг улсын хурал руу оруулж ирээд байгаа юм а. Энэ дотор МЯАТ 3-4 дугаар дулааны цахилгаан станц тэргүүтээ стратегийн салбарын томоохон компаниуд багтаж байгаа юм. За хэдий засгийн газар өмчөө хувьчлах, худалдах, олон нийтэд нээлттэй болгох гэгчлэн зарчмын хувьд зөв асуудлыг хөндөж байгаа ч хэрэгжүүлэх арга зам нь бүүдгэр байгааг гишүүд анхаарууллаа. Зах зээлийн багтаамжаа тооцоолоогүй дээр эрх зүйн орчинд гацаа үүсгэж мэдэх хуулиудаач засгийн газар судлаагүй байгааг гишүүд шүүмжиллээ. Ингэснээр өнөөх олон хувьчилнаа гэх агуулгатай хэрэгждэггүй тогтоолуудын тоо нэгээр нэмэгдэхгүй гэх асуулт үүсэж байгаа юм а. Төр өмчийг хөвчлөх, өөрчлөлт байгуулах хуулийн төслийг засгийн газраас улсын хурлд оруулж дэмжүүлээд байна. За ингэхдээ нийтдээ 16 компани нэрсийг жагсааж өчээд тухайн компаниудын 10-аас 66%-ийг хөвчлөх асуудлыг бол засгийн газраас оруулж ирсэн. За нэг улсын хурл үндсэндээ бол дэмжиж байгаа. За эндээч бол үндсэн чиглэлийн бол дэмжинэгдээ илэрхийлээ цаашдаа бол анхны хэлэлцүүлгүүр нь бол шилжүүлсэн байгаа. За гэхдээ эдгээр компаниудыг хөвчлөх нь зүйтэй хэдий боловч хэрхэн яаж ямар арга замаар хөвчлөх вэ гэдгийг нарийнчлан тооцоогүй буюу одоо тодорхой зүйлсүүдийг бичээгүй ерөнхий агуулгатай хуулийн төслийг оруулж ирсэн байна гэдэг одоо шүүмжлэлийг бол ихээхэн хэлж байсан. Баахан хөвчлөн гэдэг ийм тогтоол гаргаад л идэг.
Тэгээ ерөөсөө судалгаа байхгүй. Тэгээд дараад нь яагаад тогтоолын хэрэгжилт ийм бага хувьтай байна гэхээр нөгөө нөхцөл байдлаа харж байгаа шийдсэн чинь зах зээлийн багтаамж байсангүй бас болохгүй байна гэд ийм судалгаагүй ингэж оруулж ирмээргүй байх юм. Тэгээ эн чинь бол дахиад нэг тогтоол болж үлдэх гээд байдаг. Тэгвэл батлахгүй бол тэгээд одоо энэ буцаагдана. Батлах юм бол хийвэл их хурлын одоо маш сайн хийсэн ажил болж үр дүн үлдэх баха. Засгийн газар бол боломжоор хичээгээд юм оруулаад ирсэн. Та бүхэн манаас илүү сайжруулад өгөөсэй гэж хүсье. За тухайлах юм бол үндэсний агаарын тээвэрлэгч ганц компани болох МЯД компани бол 10% хөвчлөн гэдэг бол зүйлийг ирсэн байгаа. За гэхдээ энэ стратегийн ач холбогдол бүхий салбарт хөвчлөлийг хийхдээ амар байдлаар хөвчлөл илүү одоо улсын төсөвт одоо төвлөрөх орлогонч төр за мөн одоо энэ компани ашиг нэмэгдүүлэхэд ч тэр одоо тус нэмэр болох юм бэ гэдэг дээр бол гişүүд асууж тодорхойлсон байна. МЯД-ийн хувьцааны 10%-ийг стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож нээлттэй компани болгох заасан байгаа. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна вэ? Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна гэж байна. Өнгөрсөн хугацаанд бол МЯД компани удирдлага болон Эрчис Монгол компани удирдлагууд бол бид нэр EBRD-гийн холбогдох хүмүүстэй уулзсан. Тэгээд стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь олон улсын санхүүгийн байгууллага хэлээд байгаа. Европын сэргээн бусад хөгжлийн банк болон одоо IFC буюу олон улсын санхүүгийн корпорацийн холбогдох хүмүүстэй уулзаж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татаад тухайн байгууллагууд орж ирснээр компани засаглал, тайлагнал, ил тод байдал дээр нэлээд ажиллана. 10% хувьцаагаа худалдаж олох орлогыг улсын төсөвт оруулна гэсэн байгаа. За энэ нь ер нь хэдэн тэрбум төгрөгийн тооцоол байгаа юм. Энэ удаа төрийн мэдлийн хувьцааг арилжиж байгаа 3 компани одоо хувьцаанаас олсон орлогыг бол улсын төсөв тодорхой хувийг төлрүүлэхээр байгаа. За төрийн мэдлийн 3 компани нийт одоо 10% тооцоод бодох юм бол 2.2 их 80 төгрөгийг орлогын аргаар буюу орлогын хандлагаар авч үзэхээр 10% нь бол одоо татан төлрүүлэх болцоотой гэж үзэж байгаа. За мөн нөгөөтэйгүр бол бусад компаниудыг хэрхэн хөгжүүлэх вэ? Ялангуяа томоохон үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хөрөнгийн бирж гих мэтчлэн эдгээр компаниудыг хөгжүүлэхэд юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдэг дээр гишүүд бол асууж тодорхойлж хариулт авсан байгаа юм а. Энэ хөрөнгийн биржийн одоо бол бид нар чинь 34%-ийг нь хөвчлөсөн юм байна. Гэтэл тэр байрлал байшин хоёрт нь болоод идэг салгаж хөвчлөж гинэ. Байрны хувьд одоо бас тийм үү. Бас одоо ингээд энэ хөвчлөл нэрээр тэр сайхан байршил, тэр сайхан байрыг тийм үү. Тэр нь л үнцэнд явчихъя гэдэг хардаад байгаа учраас тэрийг аваад үлдэж болно. Энийг их хурлаас ус чиглэх юм бол энэ ингэж болтноо гэсэн тийм саналуд хэлсэн гэдэг хэлээ. Энэхүү төрийн хэмжээг хөгжлөх тухай асуудал намрын чуулганы төгсгөлд орж ирж улсын хурлаар дэмжигдлээ. За үндсэндээ энэ улсын хурлын дэмжсэн хуулийн төсөл үндсэн чиглэл батлах хуулийн төсөл. Тэгэхээр яг энэ үндсэн чиглэлээр тусгагдсан ерөнхий агуулгуудыг цаашд хэрхэн нэрэвчлэх вэ гэдэг дээр бол улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад явах юм байгаа. За үндсэндээ намрын чуулган хаагдсан хэдий боловч яг энэ төрийн хэмжээ хөгжлөлтөй холбоотой асуудлуудыг бол улсын хурлын гишүүд хаврын чуулган нээгдэх хүртэлх хугацаанд улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдаад за илүү одоо энэ сая ярьсан болон за бусад санал дүгнэлтүүдэд нэгтгэхэд хуулийн төсөл дэлгэрүүлээд тусгаад за өөрчлөх боломжтой гэдэг зүйлийг бол засгийн газрын зүгээс л ярьж ирсэн юм а. 3 жилийн өмнө улсын хурал зөвшөөрлийн тухай хууль баталж аж ахуйн нэгжүүдийг тусгай зөвшөөрлийн дарамтнаас чөлөөлөх гэж оролдсон. Гэхдээ төрийн албан нь дунд шатандаа хуулиас авсан журам баталж аж ахуйн нэгжүүдийг дарамтуулж хүн суртал үүсгэсэн хэвээр байгаа юм. Иймд зөвшөөрлийн хуульд ахин нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хурлын дарга санаачилсан байна. Энэ хууль батлагдсанаар иргэд тусгай зөвшөөрөл хүлээж төрөөс царай алддаг байдал цэгцэрнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм а. Өнөөдөр бизнес эрхлэх хүсэлтэд эргэн 1000 гаруй бичиг баримт бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг болчихсон нь бодит үнэ. За эдгээр зөвшөөрөл нь бүртгэл, мэдэгдэл, гэрчилгээ, сертификат, магадлан итгэмжлэлт гэх мэтчлэн олон янзаар зүсээ хувилгасныг хууль санаачлагчид хэлж байлаа. Зөвшөөрлийн тухай хууль 2022 онд баталж гараад одоо 3 жил хэрэгжихэд хууль нь муудаа одоо ийм нөхцөл байдал нь сайжраагүй байгаад байгаа мó? Эсвэл хууль байгаа ч гэсэн хэрэгжилтэн дээр алдаад хэрэгжилтийн механизм сул байгаад байгаа болохоор ахиц дэвшил байхгүй байгаад байгаа мó? Зөвшөөрлийн хууль бол маш сайн хууль. Маш их дэвшил авчирсан. 1000 гаруй зөвшөөрлийг 360 руу болгосон. Гэтэл зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхдээ бид нар алдсан. Үүнийг өөр одоо симхи ашиглаж, хуулийн цоорхоо ашиглаж одоо өөрөөр хэрэгэлсэн. Нэгсэндээ бол
нөгөө бүртгэл, гэрчлэгээ, магадлалын итгэмжил, сертификат гэдэг нэрээр өөрөөр нэрлэлчээд бид нар юмыг ингээд нэг аргалаад сурцсан юм байлээ л дээ. Тэгээд төрд нэг энэ залуучууд орох гээд нэг шунаад үхэлдээд одоо бидний нөгөө ярьж дуснаар нөгөө нэг цүнх баригч нар орох гээд гүйлдээд идэх чи ерөөсөө л энэ нэг гарын үсгний л дон штэ. Гарын үсгний дон. Энэ нэг бүр тарифтай болцсон. Тэрээс яг энэ зөвшөөрлөө чинь цаана одоо төрийн хүн суртал, төрийн авилгал, алан тушаалын дон эрх мэдлүүд чи ерөөсөө энэний санал нуугдчихж байгаа штэ. Новчин дотор байж байгаа. Амьдралд байдаг зүйлүүдийн судалж ээж хууль хийхгүй бол ингээ механик нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг нөгөө аж ахуй нэгж бизнес эрхэлж байгаа иргэд дээрээ утга учир муутай хүн суртал дахиад давхар зардал тэгээд албан тушаалтны эрхэмлжүүлсэн ийм үг үйлдвэр биччихээр дунд нь иргэн юу үсэж гинүү гэхээр асуудал шийдэж чадахгүй. Асуудал шийдэх арга зам нь юу болох вэхээр айгүй авилга үлдэн шүү дээ. Ийхүү зөвшөөрөл нэрээр иргэдээс олон зүйл шаарддаг удаан хүлээлгдэг байдлыг халахгүй бол болохгүй гэдгийг гишүүд хэлж байлаа. За харин хууль санаачлагчдын зүгээс тусгай зөвшөөрөл мэдэгдэл гэсэн 3 ангилалтай болохоор хуулийн төсөлд тусгажээ. За ингэхдээ бага эрсдэлтэй нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдээс зөвшөөрөл шаардахгүй. Холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэл хөрвүүлээд л ажиллах талаар тусгасан байна. Энэ удаа бол мэдэгдэл гэж юу юм бэ гэдгийг тухайн олон одоо хуульчилж байгаа. Шууд тэр худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаануудыг бол хаана ямар газар, ямар байршилтай, ямар үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэж байна. Мэдэгдэж байгаагийн шаардлага бол дараа нь нөгөө хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй гэж зүйлүүд дээр төр хяналтаа тавиад иргэдийнхээ ахуй байдал дээр хяналтаа тавиа явах шаардлагатай. Энгийн зөвшөөрөл бол 22 хоног дотор төрийн байгууллага тэр зөвшөөрлийг олгосноо эргэж хариу мэдэгдээгүй бол шууд эхлэнэ гэдэг ийм зөвшөөрлийн хуулийн зарчим байна. Зөвшөөрлийг мэдэгдэл болгон өөрчилж хуульчилснаар иргэдэд үүсдэг дарамт хүндрэл багасж 100 гаруй журам хүчингүй болно гэдгийг хэллээ. За түүнчлэн 122 зөвшөөрлийг бүрэн цахимжуулж дууссан байна. За үүнийг яамдууд хэрэгжүүлэх ёстойг хэлж байсан юм а. Оны эцэст төсвийн орлого дутах эрсдэл үүсэж бизнес эрхлэгчдийн данс хаагдсан хүнд цаг үеийг өдөх гэж байна. Ашиг гэхээс илүү өртөө байгаа бизнес эрхлэгчдийн ашгийг хэд нугалсан мөнгийг төрд ажилддаг хүмүүс олж байгааг хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. 2024 оны хөрөнгө орлогын мэдээллийг шүүж харвал нэг жилийн дотор зарим улс төрчдийн хөрөнгө 100 саяас 3 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдэжээ. За нийтийн албан тушаалд томилогдсон төрийн албанд ажилладаг хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгээс Улсын хурлын гишүүдийн мэдээллийг шүүж үзье. 2024 онд өмнөх жилээс огцом хөрөнгө нэмэгдсэн гишүүнд дараах 10 хүн багтаж байна. Тухайлбал Шадар сайд ган хуйгийн орлого 3 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэжээ. За үүний дараа Улсын хурлын гишүүн Батшугар амар сайхан нарын нэрс багтаж байна. Энэ 10 хүн дундаас анх удаа гишүүн болж парламентод сонгогдсон 3 хүн байгаа нь Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайд Батамсран, Улсын хурлын гишүүн Үүрийн Туяа Ган Зориг нар багтаж байна. За тэдний хувьд 900 саяас 1.6 тэрбум төгрөгөөр хөрөнгийн хэмжээ нэмэгдэжээ. За Улсын хурлын гишүүдийн дайтай нийслэлийн гишүүд бол нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар. Нийт 45 төлөөлөгчийн хөрөнгийн хэмжээ доод тал нь 250 саяас 44 тэрбум хүртэл хэлбэлцдэг. За энэ дундаас ганцхан жилийн дотор хөрөнгө нь анхаарал татгуулс нэмэгдсэн төлөөлөгч нарыг харцгаая. За нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга болж дэвссэн баярын хөрөнгө орлогод авчээ. За түүний орлого сүүлийн 2 жил 38-аас 47 сая төгрөг байж 50 сая хүрэхгүй орлоготой нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга өнгөрсөн жил 2 нийтийн орон сууц, 1 офис зориулалттай барилга худалдан авчээ. За ингээд 2023 онд 180 сая төгрөгийн орон сууцтай байсан төлөөлөгч баяр 1.7 тэрбумаар үнэлэгдэх барилгатай болсон байна. Харин хадгаламж нь жилийн дотор 57 сая төгрөгөөр нэмэгдэж, за бусдад 500 сая төгрөгийг зээлүүлсэн байна. За түүний хувьд Homemade компаниг 100% эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. За соёлын төвөө өргөөний дараагаар ажилладаг Ариун Туяагийн хувьд сүүлийн 1 жилд орлого нь 93 саяас 221 сая болж нэмэгдсэн байна. За тэрээр Апу голомт зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг гэсэн байна. За нийслэлийн бүтээмжийн менежер гэх давхар тоцтголтой төлөөлөгч Бадар Сангийн орлого нь 2 дахин буурсан ч хадгаламжинд мөнгө эсэргээр 4 дахин өссөн. Харин
төлөөлөгч жахлангийн хувьд өөрийн олдог орлого нь 32 саяас огцом 426 сая болсон байна. Харин засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харах юм бол Ховсгол аймгийн засаг дарга Төмөр Аатрын хөрөнгө 1 жилийн хугацаанд 4 дахин өсөж 2 тэрбум болжээ. За харин Баян-Улгийн аймгийн засаг дарга Зангарын өөрийн олдог орлого 42 сая, гэр бүл нь 17.4 сая төгрөгийг тооцвол олдог мөнгө нь 60 сая ч хүрэхгүй. За гэсэн чи туулах чадвар өндөртэй Toyota Land Cruiser 300 маркийн автомашинаас гадна 50 саяар дахин нэг газар авчээ. За үүнээс гадна Эрдэнэс 5 4282 ширхэг хувьцааг эзэмшдэг байна. За харин илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзхийг хүсвэл орой 20 цаг 40 минутад Тэнгэр лестээр суугаад харуулаарай. Татвараа нэг төгрөгч дутаалгүй авдаг хэрнээ эргээд иргэддээ ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амар цэсний тэтгэмжээ олгохгүй байгааг иргэд шүүмжилсээр байгаа юм а. Бүр цаашлаад төрийн албан хаагчид урамшуулал цалин болон төртөө хамтран ажилласан хувийн хвшлийнхэн ч авах ёстой төлбөрөө авч чадхаа болжээ. Эдгээр асуудлууд төсвийн орлого тасарсны гол нотолгоо болж байна. Энэ оны төсвийг батлахдаа ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг 161 тэрбум төгрөгөөр баталжээ. Гэвч ажилгүйдлийн тэтгэмж авагч батлагдсан төсвөөс давж санхүүжилтгүй болсон тул 11-р сараас хойш хүсэлт төгсөн иргэдэд эх оноос олгож эхлэхээр болжээ. Харин жирэмсэн болон амарчсны тэтгэмжийг хэмээн олгож байгаа гэлээ. Гэхдээ бодит байдал дээрээ цахим орчинд жирэмсэн болон амарчсны тэтгэмж авч чадахгүй байгаа асуудал хөндөгдсөөр байна. Ажилгүйдлийн тэтгэмж болоод ер нь энэ халамжийн мөнгнүүд цаашлаад багш эмчнэрийн төрийн албан хаагчдын нэмэгдэл цалин урамшуулал энэ төр бол олгогдохгүй байгаа. Энд харагдаж байгаа юм бол бизнесийн байгууллагууд төр үзүүлсэн ажил үйлчлэгийнхээ мөнгийг авч чадахгүй маш олон сараар төгжигдэж хүлээгдэж тэрний цаана бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж шүү дээ. Тэгээ энэ болгоны энэ чинь юуны дохой юм бэ гэхээр Монгол улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд орж чадахгүй тасалдж байгаа учраас одоо энэ жил бол 1-2 их найдын алдагдлаа гарахаар байна шүү дээ. Тэр чинь юу хэлж байна вэ гэхээр сүүлийн хэдэн жилд Монгол улсын төсөв энэ төлөвлөлт одоо утга учраа алдаад замбраагүй их тэлсэн хөөсөрсөн дандаа л нүрсний үн өсөж явах юм шиг бодож исэн энэ байдал хөрсөн дээрээ бууж байгааг нь л одоо дохио. Иргэн 24 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн бол 76 хоног ажилсантай дүйцхүйц ажилгүйдлийн тэтгэмж авах хэрэгтэй. Харин 6 сар нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн бол ажлын 120-оос 140 хоног ажилсантай дүйцхүйц жирэмсний болон төрсний дараах тэтгэмжийг авах хэрэгтэй. Иргэд тэтгэмж авах хүсэлтэд өгснөөс 30 хоногийн дотор нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэмжийг олгох ёстой. Гэтэл сүүлийн 2-3 сар дээрх тэтгэмжүүдээ иргэд авч чадахгүй байсаар байна. Тэгвэл тэтгэмжээ авч чадахгүй иргэд нийгмийн даатгалын ерөнхий газрын дээд шатны байгууллагт хандах болон шүүхэд хандан тэтгэмжээ нэхэмжлэх боломжтойг хуульч хэллээ. Сүүлийн тэтгэмжээ одоо хүртэл авч чадахгүй байгаа нөхцөл байдал сүүлийн саруудад маш ихээр яригдах болсон. Энэ нь Монгол улсын үндсэн хууль болон энэ хөдөлмөрлөх эрх бол ностойгоор зөрчигдөж байгаа асуудал мөнөөсөө мөн. Тэгээ энэ тал дээр бол хяналт авах эрх бүхий субъект нөгөө засгийн газар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлт тийм үү баг хороод дүүргийн засаг даргад энэ нөхцөл байдалд хяналт тавьж иргэдийн эрх ашиг иргэдийн энэ эрхийн ашиг зөрчигдөх хэрэг зөрчигдсөн бол үүнийг сэргийг хамгаалах тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллах ёстой. Энэ оны 1-ээс 10 сарын хооронд 32 мянган иргэнд 161 тэрбумын ажилгүйдлийн тэтгэмжийг олгожээ. Мөн энэ хугацаанд 48 мянган иргэнд 200 тэрбум төгрөгийн жирэмсний болон амарчсны тэтгэмжийг олгожээ. Сар бүр хугацаанд төлөх ёстой татвараа нэг төгрөгч дутаалгүй төлсөн иргэд авах ёстой тэтгэмжээ авч чадахгүй хэдэн сар бухимдцгааж байна. Данхгар төрийн үргэлгэн зарцуулалтын эцэс дард иргэд ийхүү хохирсоор шинэ онтойгоо золгох нэ. Засгийн газар төрийн өмчит компаниг цөөлөх шийдвэрийг гаргаж байгаа. За гэтэл нийслэл гих Вантус татвар төлөгчдийн мөнгөөр такси үйлчилгээ явуулахаар боллоо. Тодорхойлбол төр хувийн хвшлийн түншлэлээр 77 тэрбум төгрөгөөр цахилгаан хөлгүүртэй 2000 автомашин авах төслийг нийслэлийн эрдэнэ төлөвлөгчдийн хурлаар дэмжижээ. Хувийн хвшлийн хийж болох үйл ажлыг төр булааж байгааг эдийн засагчид шүүмжиллээ.
Уг төслийн танилцуулгад 5 жилийн хугацаанд 2000 цахилгаан машин оруулж ирэх, эхний ээлжинд 1000 цахилгаан машин гэж тусгажээ. Уг такси үйлчилгээ төрийн өмчөд нэгдсэн удирдлагад холбогдсон гэлээ. Төслийн 20 тэрбумыг нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй 6 жилийн хугацаанд иргэн төлөхөөр. Харин 57 тэрбум төгрөгийг нь 16.5% хүүтэй бизнесийн зээлээр олгон гэж тооцжээ. Харин үүнийг хөндлөнгийн эдийн засагт шатхуун хомсдсон энэ цаг үед нийслэлийнхний мөнгө идэх дараагийн алхам хэмээн үзэж байна. Автобусаа чадахгүй байж таксиг нэгдэг бол энэ ашиггүйг нь мэдсээр байж зүгээр л энэний цаана мөнгө идэх гэж байгаа л арга гашуулах юм гэж байна. Монгол улсын эдийн засагт ерөнхийдөө төрийн оролцоо ихтэйд төр хийх ёстой ажил үүргээ зөв ёсоор нь хийхгүй байж хийхгүй юм руугаа явж ороод хувийн хөвшилтэйгээ булаацалтаад өрсөлдөөд тэрнийхээ цаана улсын мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр өрсөлдөд байгаа ч өөрөө нэгдүгээрт тэр засаглалыг мутгах чинь, хоёрдугаарт энэ хувийн хөвшил бизнес оршин тогтнож эдийн засаг нөгөө зам ёсоор чөлөө зах зээл дээрээ суурилж өсөж хөгжих тэр боломжийг хаагаад байгаа. Улаанбаатар хотод 40,000 гаруй такси үйлчилгээ үзүүлдэг гэх судалгаа бий. Үүнээс гадна зөвшөөрөлтөй 5 аж ахуй нэгж такси үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Хувийн хвшлийнхэнд хангалттай такси үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломжтой байхад үүнд төр оролцох шаардлагагүй гэж эдийн засагчид үзэж байна. Төрийн оролцсон үн тогтоосон зүйлс зах зээлийнхаа зарчмаас гажуудаж хомсдол үүсэж буй олон жишээ бидэнд бий. Тухайлбал эрчим хүч түлш дулаан гэх мэт төрийн гар хүрсэн зүйлс хомсддог жишээ өнгөө. Гэтэл одоо такси үйлчилгээнд хүртэл төр гар бие оролцож цахилгаан машиныг татвар төлөгчдийн мөнгөөр авах шаардлага байхгүйг эдийн засагчид хэлж байна. Төрийн зохицуулалттай ерөнхийдөө бараа бүтээгдэхүүн зах зээл дээр ингээ үнээрээ авахгүй болохоор эргээд хор уршиг нь бол өндөр байд юм байна гэдгийг бид нэр ингээд хомсдол гинт огцом мөн өсөх. За тэгээд тэр нь цаашаа төрийн өмчт компани руу хаашаа зарцуулах гэж байгааг мэддэхгүй ингээд тодорхой сайдлуудыг үүсгэж байгааг харж байгаа. За энтэй адилхан саяхан яг одоо цахилгаан машины хувьд ч гэсэн 90 хэрэглэгч бол юу хэрэглэхээ өөрөө мэдэх ёстой. Хэрэглэгч юу сонгохоо өөрөө мэдэх ёстой. Ялангуяа ингээд доктортой хөгжил ярьж байгаа хөгжингөө орнуудын хувьд бол одоо шинийн цахилгаан машин энтэрлөө ингээд шилжиж байгаа ч гэсэн бүрэн одоо шилжихэд том асуудал тулгарч байгаа. Яагаад энэхүү шийдвэр нь бор зүрхээрээ такси үйлчилгээг хөгжүүлсэн хувийн хвшлийнхэнд эрсдэлтэй болохыг эдийн засагчид хэллээ. Улаанбаатар хотод шийдэх олон асуудал байхад цахилгаан машинд татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийн барин машин авах шаардлага байхгүйг эдийн засагчид шүүмжилж байна. Үзэгчдээ Тэнгэрлэгцийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. 2025 онд онцгой байдлын салбар нийтдээ 5171 удаагийн аюулт үзэгдэл ослын дуудлагаар ажиллаж 4425 хүний амь нас, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Энэ оны хувьд ой хэрийн галт төмрийн тохиолдол 2 дахин, объектын галт төмрийн тохиолдол 22.4% өссөн. За харин гамшиг аюулт үзэгдэл ослын улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн онтой харьцуулахад 7.4% буурсан болохыг онцолж байна. 2025 оны хувьд олон жилийн дундачтай харьцуулахад хурд хундас бага, хуурай шилт ихтэй байсан учраас ой хэрийн болон объектын төмөр 2 дахин их байсныг онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. За тухайлбал өнгөрсөн онд 273 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгдсэн байна. Жил ирэх тусам уур амьсгалын өөрчлөлт, байгаль цагуурын дулаар л хүний буруутай үйл ажиллагаанаас болж гамшиг ослын тоо давтамж нэмэгдэж байгааг хэлж байлаа. Онцгой байдлын байгууллага 2025 онд нийт одоо 4420 хүний одоо амь нас, иргэд аж ахуйн нэгж байгууллагад одоо учрах 450 орчим тэрбум төгрөгийн одоо охирлыг одоо
аварсан гэсэн юм дүнтэй байгаа тийм. Тэгээ ер нь бол жил ирэх тусам одоо уур амьсгалын өөрчлөлт байгаар цагуурын дулаар л хүний одоо үйл ажиллагаатай холбоотой гамшиг болсны тоо давтамж одоо нэмэгдэж байгаа. Тийм учраас айл болгох гамшиг болсныхын дараа биш одоо гамшигаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах чиглэлөө бас нэлээд тодорхой нөлөөллийн болон бусад одоо удирдамж дарга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Мөн 2025 онд 21 аймгийн онцгой байдлын газруудаас хамгийн олон хүний амнаас эд хөрөнгийг авран хамгаалж гамшигаас сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан зэрэг үзүүлэлтүүдээр Баян хонгор аймгийн онцгой байдлын ерөнхий газар тэргүүлжээ. За 101 удаагийн бид нар дуудлага мэдээллийг хүлээж авч 104 хүний одоо амь насыг аюулт үзэгдэл ослоос авран хамгааллаа. Хоолол одоо аймагт бол үерийн аюул гамшиг тохиолдсон. Энэ одоо баяр наадмын өдрүүдэд болсон. За энэ үед одоо нэгэн зэрэг 10 дуудлага ирж ирсэн. За ингээд бол одоо баярын өдрүүдэд онцгой байдлын албаагч нар бол иргэдийг амар тайван амраахын тулд бүрэн бүлтгүүнээр одоо өндөржүүлж ажилладаг байгаа. 2025 онд гал төмрийн хэрэг шийдвэрлэлтийн түвшин нийслэлд 69.3%, орон нутагт 41.4% байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна гэлээ. За цаашид ч мөн уур амьсгалын өөрчлөлт, хувиар шилтийн нөлөө үргэлжлэх төлөвтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагаас иргэн бүрийг гамшигаас урьдчилан сэргийлэх мэдлэг дадалтай байхыг уриалж, орон нутагт чиглэсэн сургалт бэлтгэл эрсдлийг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За энэ онд гамшигаас хамгаалах сургалтыг улсын хэмжээнд нийт 7506 удаа зохион байгуулж 338,421 иргэнийг хамруулсан байна. За энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 53.5%-аар өссөн үзүүлэлт болжээ. Сурч боловсроход цаг хугацаа их зарцуулах тусам нэг ажлын байранд тогтвортой ажиллах хандлагатай байдаг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж болжээ. За үүнд ажилтны эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах гэсэн хүслээс гадна тухайн байгууллагын ажилтнуудаа зогсолтгүй суралцуулж ур чадвараа дээшлүүлэх боломж олгох зэрэг нөхцлүүд нөлөөлдөг хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хувь хүн ажлын байранд тогтвортой ажиллах нь эдийн засгийн үр хөөжийг нэмэгдүүлдэг гэж боловсрол судлаачид үздэг байна. Харин хувь хүний ажлын байранд тогтвортой ажиллах дадлыг бага суурь боловсролоос нь суулгах шаардлагатай байдаг гэлээ. Бага суурь боловсрол эзэмшихээс эхлээд дээд боловсрол эзэмших хүртэлх хугацаанд өөртөө суулгасан дадал зуршил хариуцлага ур чадварууд ирээдүйд нэг ажлын байранда тогтвортой ажиллахад хамгийн суурь чадвар болдог байна. Иймээс боловсролд урт хугацаа зарцуулах тусам тогтвортой хүний нөөцийг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Хүний одоо бичих унших, суурь тоо бодох, суурь ур чадварт хэр сайн суралцсан байна тий. Тэр нь цаашдаа ажил хөдөлмөр эрхлэхэд тий ажлын байран дээр удаан тогтоход хэрэгтэй шаардлагатай ур чадвар, агсан түвшний ур чадвар эзэмших гол суурь болж байна. Хоёрдугаарт маш чухал одоо боловсролын шат түвшин бол дээд боловсрол. Өнөөдөр дээд боловсролд хэрв одоо шин технологиудыг хэрэглэх ур чадвар, дээрэс нь инновац хийх ур чадваруудыг сайн суулгаж чадвал тухайн хүн одоо ажил хөдөлмөр эрхлэх боломж нь илүү нэмэгдээд ажлын байран дээр удаан ажиллах юм тогтох ийм хандлагатай байгаа нь ажиглагдсан байна. COVID-19 цар тахлын үеэс хойш данганц жинзээ үеийнхэн гэлтгүй бүх насныхны нэг ажлын байранд тогтвортой ажиллах байдал буурсан байна. Учир нь гэр бүлдээ илүү их цаг гаргахад анхаарч ажил бол амьдрал биш гэх хандлага нэмэгдэж гэрээсээ ажиллахыг цагийн ажил хийхийг илүүд үздэг болжээ. Харин тодорхой мэргэжил эзэмшсэн хүмүүсийн хувьд тухайн мэргэжлийг эзэмшихэд зарцуулсан мөнгө цаг хугацааныхаа үр шимийг хүртэх сонирхолтой байдаг учраас нэг ажлын байранда тогтвортой ажилладаг байна. Нөгөө талаас ажил олгогчид ажилтнуудаа тогтмол суралцах боломжоор хангах нь тогтвортой ажиллахад нөлөөлөх бас нэгэн шалтгаан болдог байна. Нас сургадаг ажилтныхаа тэр нөгөө боловсролд гэдэг юм уу да мэдлэг чадварт нь хөрөнгө оруулалт хийхийн хэрээр эргээд нөгөө ажилтнууд чинь ажилласаа нөгөө нэг юм таатай байдлыг нь мэдрээд ирэхээр ажил дээрээ илүү доктортой ажиллах одоо тэр магадлал нь үүсдэгэ гэсэн бол судалгаанууд бол олон улсад бол хийсэн байгаа гэдэг. Тийм ч учраас байгууллагууд бол ажилтныхаа сургалт төгжилд бол хөрөнгө оруулалт хийж явж байгаа. Ажилтныхаа сургалт төгжил буюу энэ одоо боловсролд нь хөрөнгө оруулалт хийснээр маш олон давуу талууд байгууллагт үүсгэлтэй. Тэр нь бол алдаа гарах магадлал буураад ирнэ. Алдаа гарахгүй болоод ирэхээр хүн чинь ажилласаа тийм одоо таатай байдлыг мэдрээд ирнэ. Хоёрдугаар гэх юм бол ажиллаа нөгөө нэг юм ур чадвар нь тухайн ажилдаа хүрээд ирэхээр яаж юм гэхээр бол илүү ажлынхаа тэр таатай гэдэг юм одоо сайн байдал, саалан тэр
эерэг байдлуудыг хараад эхэлчихдэг. Тиймээс ажил олгогчид ажилтнуудаа урт хугацаанд тогтвортой ажиллахад шаардлагатай ур чадвар дадлыг хөгжүүлэх боломжийг олгох нь чухал байна. Үүнд сургалт мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрүүд урамшуулал, уян хатан ажлын орчин зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Зангиснээр байгууллагын хүн хүч тогтвортой аж ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дээшилж, нийт эдийн засгийн үр өгөөж нэмэгддэг болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Залуучууд болон ажил эрхлэгчдийг ур чадвар боловсролд хөрөнгө оруулах нь ажлын байранд тогтвортой ажиллах боломжийг нэмэгдүүлж улс орны хөдөлмөрийн зах зээлийг бэхжүүлэх хамгийн оновчтой шийдэл юм а. Тэнгэрлэг зэг сонгуульж байгаа зөвч та бүхэндээ баярлалаа. 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Волейболчин Цэрэн Баатар тамирчин дасгалжуулагчийн хосолсон замналыг тууштай хөгжүүлэхийн зэрэгцээ дээд боловсрол эзэмшиж цэмц брендийг үүсгэн байгуулад байна. За одоо тэрээр 4 давхар орлогын их усүртэй болсон учраас залуу тамирчдад өөрийн сайн туршлагаас хуваалцлаа. Түнчлэн волейболын тамирчин Эрдэнэ булганы хувьд волейболын спортод 12 настайгаас эхлэн 18 жил тууштай хүчин зүтгэхдээ давж гарсан олон сорилтуудынхаа талаар Нин Нуги ярьсан юм а. Тамирчид насанд хүрэх үедээ олон сорилтуудтай шуудхан нүүр тулдаг, гэр бүл төлөвлөлт, боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ тамирчны замналаа тууштай үргэлжлүүлэх нь баггүй сорилт билээ. Энэ бүхнийг хувийн хүсэл сонирхол, сахилэг хариуцлага, сэтгэлийн хатаар л давж гарах нь гарцаагүй. Өнөөдөр явагдсан волейболын тамирчдын олон улсын форумын үеэр үндэсний дээд лигийн шилдэг тамирчид өөрсдийн уран зургийн түүх, сорилтуудыг ялан дийлсэн сэтгэлийн хүчээсээ хуваалцсан юм. Тамирчин байхаа яжгаар би заавал энэ салбартаа өөрийн гэсэн юмыг үлдээх ёстой гэж зорилго тавьсан. Тэгэхээр яг цэмц гэдэг энэ спорт одоо хувцсны үйлдвэр, спорт хувцсны үйлдвэр байгаа. Тэр спорт хувцсны үйлдвэр маань бол цэмц гэдэг нь бол миний одоо нэрний үсэг. Ер нь би ямар юм хийхдээ за би ингээд ийм их олон юм ийгээд ядарч जैन. Би нэг жоон тойлдож जैन. За боёлын энийг ингээд чадахгүй юм байна гэдэг юм ерөөсөө дотроо нь боддгоо. Тэгээд за яг ядарч байсан ч гэсэн ерөөдөө за би нэг залуу хүн байгаа учраас энэ ард гарчих юм бол надад ингээд дараа нь хэрэгтэй гэдэг байдлаас миний надад бөгөөд миний гэр бүлд хэрэгтэй байгаа учраас би өөрөө маш их хичээх хэрэгтэй гэдэг байдлаас сандж байсан. Гэр бүлгүй байх үедээ одоо өөрийг гэсэн одоо сурах одоо өөрийгөө боловсрлоо эзэмшсэн байх хэрэгтэй гэж дотроо бодож байна. Миний хувьд бол яг Австралид явсан нэг жилийн хугацаанд бол энэ дасгалжуулагч болон тамирчны карьераар түр аврахад одоо жилийн хугацаанд явчихад ирээд ажиллаж амьдраад ирсэн л да. 12 настайгаас эхлээд волейболын спортоор хичээлсэн. Одоо ерөөхдөө нэг 17-8 жил орчим болж байна. Тэгээд яг энэ хугацаанд бол 2 удаа нэг бэртэл аваад нэг 2 жил завсарлсан байгаа. Тэгээд тэрнээс бус хугацаанд бол волейбол спорттойгоо хамт байсан. Миний хувьд ингээд хамгийн хүнд сорилт нь одоо бэртэл аваад тэр бэртэл нь бол спортоос шалтгаалсан бэлтгэл байгаа шүү дээ тий. Тэр бэртлээс болоод ерөөхдөө их сургуулиасаа өнжих нэг тийм шаардлага үүсэж исэн. Тэгээд тэр бол бас тухайн үедээ бол аягүй хүнд байсан. Тэдний хувьд бол өсвөр эдэрчүүдийн багш нар маань бид тэдний ингээд сэтгэл зүйч байлаа тий. Тэгээд одоо бол яг энэ сэтгэл зүйч гэдэг хүн ингээд хажууд байгаад ирэхээр одоо яг ингээд мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийг ингээд мэдэгдэхүйц ингээд урамшуулал тийм дэмжлэгийг болоод аягүй сайн өгдөг гэж бодож байгаа. Тамирчны брендинг, карьер хөгжүүлэлт, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг асуудал нь олон улсад хэдийн төлөвшсөн суур ойлголт боловч харин манай улсын хувьд шинэлэг чиг хандлага. Тууштай урт хугацааны карьерийг хөгжүүлэхийн тулд тухайн тамирчны хувийн зан характер, сахилэг батаас гадна системээр дэмжих учиртай олон чухал асуудал байдаг. Энэ бүхний хөндөн хилэлцэж байгаа нь шийдлийг эрэлхийлэхэд чухал алхам боллоо гэж олон улсын тамирчдын форумд оролцогчид хэлсэн юм. 7 сарын 29-нд 7 өдрийн хугацаанд 7
Богдханы ордон музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Богд Жавсан дам судлал эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ удаад судлаачид Богд Жавсан дамбын намтар хийгээд түүний шашин төрийн үйл хэрэг, гадаад харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармаалтын талаар хөндөн хэлэлцлээ. Орчин цагийн түүх бичлэгт олон талын их сурвалжийг харьцуулан судлах хандлага, жин дарахуулсны үр дүнд социалист нийгмийн чиг шугам болсон марксист онлын нөлөөгөөр учир дутагдaltaй бичигдсэн манай түүхийн зарим алдаа гажуудлыг засаж байгаа сайшаалтай үр дүн олширсоор байна гэлээ. Богдханыг төрийн хүнийх нь хувьд тэр үеийн Монголын олноо өргөцсөн Монгол улсын нийгэм эдийн засаг, за Богдын институт, их шавийн институт, шашин төр хоёрын харилцааны ийм асуудлуудын илтгэлүүд тавьж байгаа. За хоёрдугаар хэсэгт нь бол Жавсан дам хотогт бол яхахгүй шашны тэргүүн Монголын тий. За энэ утгаараа түүний шашны хэрэгтэй холбоотой ийм асуудлуудыг бол илтгэлүүд бол тавьж байна. 10 гаруй хүн жилийн түүх боловч маш их баялаг. Маш их олон их сурвалжууд гадаад дотоодд байна. За гадаадын ялангуяа сурвалжуудыг судалгаанд өргөн хэрэглэх. За мэдээж тэрэнд бол бид нар бас их хүчгийн сурвалж судлалын шүүмжил хандлага бас байх ёстой. Яг гэвэл гадаад хүний юм уу хөндлөнгийн хүний нүдээр бас буруу жирөө ойлгож бичиж тэмдэглэх янз бүрийн өөрсдийнхээ хувь хүний үзэл бодлоо оруулаад бичсэн зүйл эднэр байх. Тийм учраас их сурвалжийн харьцуулсан судалгаа хийжээ, шүүмжилт судалгаа хийжээж үнэн бодит түүх гарнаа. 3 4 5 дахь үеийн үе гэсэн үг. Тэгээ энэ ер нь л одоогоор бид нэр олж судалсан материалууд дээр бол 1700 оны сүүлийн энэ архив баримт Богджавсан дам хотын орд дөргөө энэ ажиллаж байгаа албан хаагчдын яг бүртгэл 2 бүртгэл байна. Одоогоор болоод байгаа. Тэгэхээр энэ бүртгэлээс харахад 1792 оны баримт дээр болох зэрэг Богдын ордонд ажиллаж байгаа 294 албан хаагч бүртгэл байна. Тэгэхээр 294 хүн гэж бас нэлээд оронд том оронд тадаал гэсэн үг шүү дээ. Амар амлангийн ирж өслөө. Богд Жавсан дам судлалд эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаачид өөрсдийн судалгааны үйл явцыг ахиулсан, шинэ үр дүн хуваалцсан, түүхийн зарим ташаа ойлголтыг зассан зэрэг өөрсдийн хүрсэн ололт амжилтуудаа инхүү хэлэлцүүллээ. Монгол Улсын кино урлагийн үндэсний зөвлөл, уран бүтээлчид бүгд найрамдах Узбекистан улсын сайдын зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж байгаа Living History түүхэн киноны хөтөлбөрийн хүрээнд Ташкент хотноо олон улсын кино форум болон Golden Humo үндэсний кино шагнал гардуулах ёслолуудад оролцлоо. За энэ форумд Оросын холбооны улс, Япон, Франц, Турк, Монгол зэрэг 14 орны 40 гаруй албаны төлөөлөл оролцож түүхэн сэдэвт уран сайхны кино үйлдвэрлэл, киноны санхүүжилт, түгээлтийн бодлого, түүхийг анимашн бүтээлээр дамжуулан хүргэх зэрэг сэдвийг хөндөн хэлэлцлээ. Олон улсын Living History форумд дэлхийн кино салбарын төлөөллүүд оролцож, бүс нутгийн кино урлагийн түүх, хөгжил дэвшилт, чухал цаг үе ирж байгааг онцлон тэмдэглэлээ. Энэхүү форумын салбарын одоогийн чиг хандлага, хөгжлийн шин тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход чухал хилцүүлгийн талбар болж өгсөн байгаа юм. Монгол улсын төлөөлөгч гэсэн энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон байна. Ингэхдээ бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчлал хийх үеэр бүтээгдсэн Кардашlar богино хэмжээний баримтат киног танилцууллаа. Энэхүү бүтээл нь бүгд найрамдах Узбекистан улсын ард иргэдэд Монгол улсын түүх, соёлын үнэт зүйлсийг таниулах зорилготой ажээ. Энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Монгол улсын соёлын яам, кино урлагийн агентлагууд уг арга хэмжээг зохион байгуулсан бүх хүнд талархлаа илэрхийлье. Мөн Кардашlar киног бүтээсэн багийнханд Монголын үзэсгэлэнт байгаа соёлын өвийг дэлгэн харуулсанд талархаж байна. Энэ жил Монголын кино урлагийн түүхт 90 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Тиймдээ энэхүү форумыг зорин ирсэн завг форум нь кино урлагийн хөгжил, олон улсын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Узбекистан улсын зүгээс Монгол улсын кино урлагийн олон жилийн туршлага, Узбекистаны кино үйлдвэрлэлийн хурдтай хөгжилтэй холбогдуулан хоёр орны нийтлэг түүх, соёлын өвийг нэгтгэсэн төслүүдийг хэрэгжүүлэх өндөр боломж байгаа талаар хэлж байлаа. Арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид Узбекистан, Монголын кино урлаг, соёлын салбар дахь олон тал боломжуудын талаар хэлэлцжээ. Ингэхдээ хамтарсан кино төслүүдийн багцыг өргөжүүлэх, түншлэлийг бэхжүүлэх, хоёр улсын хооронд илүү ойр дотн харилцаа тогтоох арга хэмжээг зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ.
Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамт байж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа. Та сайхан амраарай.